Улсын хурал 2020 оны улсын төсвийг хэлэлцэж эхэллээ. За эх оны төсөв өмнө нь байгаагүй өндөр зарлагтай 2017-аас 2020 онд төлөвлөгдсөн улсын хэмжээний бүх барилга байгууламжийг барьж тусгах хөрөнгө оруулалтын зардлыг тусгасан зэрэгээрээ онцлог болж байна. 2020 онд манай улс 13 их найт төгрөг зарж 12 их найт төгрөгийн орлого олохоор засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөл тусгажээ. За энэ оны төсөв олон онцлогтой. Нийт төсвийн 26%-ны хөрөнгө оруулалтын зардалд зарцуулагдана. Мөн цалин тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх хөрөнгөний их үүсвэрийг 20 оны төсөвт тусгасан. За мөн ажил нь эхэлсэн сургууль цэцэрлэг, соёлын төв, эмнэлгийн барилгуудыг бүрэн барьж дуусгахаар тооцжээ. За эдийн засаг өсөлттэй байгаа учраас засгийн газарт мөнгө байгаа. За мөнгө байгаагийн хэрээр зарлага гаргах нь өөрөө алдагдлыг нэмэгдүүлэх сөрөг талтай. За иймээс зарлагын реформ хийх чиглэлээр засгийн газар 2020 онд ямар ажлууд төлөвлөсөн болохыг зарим гишүүд тодрууллаа. Төсвийн алдагдлыг буруулах боломж бол бий байгаа гэж бодож байгаа. 2018 оны төсөв бол ашигтай гарсан. Засгийн газар оруулж ирэхдээ төсвийн алдагдлыг 5.1% буюу 2 их найд орчим төгрөгт алдагдлалд оруулж ирсэн байна лээ. 18 оны төсвийн гүйцэтгэс хараад байхад бол боломж бол байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгэхээр энэ төсвийн алдагдлыг буруулах ийм боломж одоо бий бол байгаа гэж ингэж хараад байгаа юм. За хоёрт нь бол нэг том асуудал байна. Энэ зарлаг бид нар бол ер нь цаашдаа бол энэ байдлаар явахд бол зарлагаа дийлэхгүй болох гэдэг байна. Манай зарлаг бол жил бүр маш их өсөж байна. Орон тооч нэмэгдэж байна, бүтцэж нэмэгдэж байна. Тадгаад ингээд өсвөөс авдаг зарлаг бол байг нэмэгдэж байгаа юм. Бид нар одоо бол орлого гайг байгаа учраас бас гайгүй яваад байгаа юм. Тэгэхээр зарлагын реформын шинжилтийг чиглэлээр нь засгийн газар барьж байгаа бодлого байна уу? Үйлчлэлтийн байдал бас хүндрэх ийм магадлал бол бас байгаа. За дээр нь сонгуулийн жилээр нэг талтай хүмүүсүүд хүлээлтийн байдалтай одоо болцдог. Ийм бол эрсдлүүд бол бий. Энэ бүгдийгээ тооцож байгаа бид нар ерөн бодиттой төлөвлөж одоо оруулж ирсэн гэж бид нар бол үзэж байгаа. За хоёрдугаарт нь зардлын реформ дээр ер нь цаашдаа ер нь юу хийх вэ гэдэг ийм одоо зүйл байгаа. За нэгдүгээрт нь бол бид нар энэ зардлын реформыг бол цаашдаа бол тууштай хийх ёстой. За үүний тулд энэ төрийн үйлчлэгээнүүдийг ер нь цахим шилжүүлэх тал дээр нэлээд энэ 20 онд онцгой анхаарыг гэдэг ийм зарчим тавьж орж ирж байгаа. 2020 оны төсөв бол сонгуулийн жилийн өмнөх төсөв гэдгээр онцлог. За иймээс ч хөрөнгө оруулалтыг хангалттай тавьжээ. 20 оны төсөв батлагдсанаар засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 75-аас 80% хүрнэ гэдгийг сангийн сайд мэдгдсэн юм а. Шинэ объектуудтай холбоотойгоор нэмэгдэж байгаа зардал бол 3400 байгаа. Нийтдээ оронтой. Энэ дотор бол шинээр баригдаж байгаа цэцэрлэг, шинээр баригдаж байгаа эмнэлэг, за экологийн гэмт хэрэгтэй холбоотой одоо цагдаагийн орон тоог нэмэх, за мөнгө угаахтай холбоотойгоор энэ харт амигтай тэмцэхтэй холбоотойгоор авилгатай тэмцэх газар, шүүх, прокуратуртой холбоотой орон тоонуудыг бол бид нар бас энэ дээр нэмж оруулж ирж байгаа гэдгийг бүр онцолж хэлмээр байна. Яагаад гэвэл улс орон хөгжихийн хэмжээгээр хийгдэх ёстой ажлын хэмжээ бол цар хүрээ нэмэгдээд байдаг. Хийх ёстой ажлууд бас тодорхой байгаад байдаг. Гэтэл орон тоон энийгээ дагаад хүн хүчний шаардлага гарч байгаа учраас яах аргагүй зардал бол нэмэгддэг. Ийм зүйлүүд бол бас байгаа гэдгийг би хэлмээр байна. За энэхүү 2020 оны төсвийн төслийг улсын хурлаар хэлэлцэж эхлэн гишүүд асуулт асууж хариулт авснаар чуулганы өдөөс өмнөх хуралдаан өндөрлөлөө.